За өнөөдөр имжлэхээр болохоор би математик 11 сурагчийн 44 дугаар хугацаанд байгаа харилцан утгатай функц гэсэн хичээлийг тайлбарлаад дасгалуудыг тайлбарлаж өгье. За тэгэхээр одоо бүгдээрээ харилцан утгатай функцийг ярихын тулд эхлээд би ном дээрх жишээг нь тайлбарлаж өгье. Жишээнийг нь өгсөн функц тус бүрийн тодорхойлогдох муж, утгын муж, дүрийг олгож байна. Тэгээд энэ функцэд хоорондоо ямар ялгаатай болон төстэй шинжлэлтэй тодорхойлоо гэж байна. За одоо бүгдээр нэгдүгээрт ийм функц өгсөн байна те. За бол D дээр тодорхойлогдсон, E дээр утга авдаг энэ F функц тодорхойлогдчихэ. За тэгэхээр манай D гэдэг нь тодорхойлогдох муж. D гэдэг маань тодорхойлогдох муж буюу домен гэсэн энэ үгний монголоор орчуулбал тодорхойлогдох муж гэсэн үг. Тэгэхээр X-ийнх нь авч болох утга. Тэгэхээр манай функц маань энэ нэгдүгээр функцийн тодорхойлох муж нь юу вэ гэхээр 1, 2, 3, 4 байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор 2 дугаар функцийн тодорхойлох муж нь мөн адилхан 1, 2, 3, 4. 3 дугаар функцийн тодорхойлох муж нь бас 1, 2, 3, 4. За тэгэхээр ингээд та сайн анзаарвал манай функцийн тодорхойлох мужууд нь бүгдээр адилхан 1-4 хүртэл тоо. Тэгэхээр тодорхойлох муж гэдэг бол ийм 4 шиг тооноос тогтсон юм байна. За одоо тэгвэл бүгдээрээ энэ функц маань яаж тодорхойлогдсон чинь 1 дээр А-г авдаг, 2 дээр бас А-г авдаг, 3 дээр болохоор Б-г авдаг, 4 дээр болохоор С-г авдаг. Энэ биднээс одоо уламжлалтай ойлголтоор бол бүгдээрээ F функц маань 1-ийг орлуулахад А гарч ийн гэсэн үг. А2-ыг орлуулсан чинь бас А гарч ийн гэсэн үг. А3-ыг орлуулахад Б гарч ийн, А4-ыг орлуулахад С гарч ийна л гэсэн үг. За одоо биднээс бүр ингээд бас ерөнхий тохиолдолд биднээс байнга ашигладаг энэ графикийг би зурж үзүүлье л та. Тэгэхээр одоо би X нь 1 байхад, 2 байхад, 3 байхад, 4 байхад гэж 4 тоон дээр тодорхойлогдсон гэсэн үг. Техник функц нь 1 байхад А-г авдаг. За би А-га ямар тоогоо мэдэхгүй юм чинь тоогоо авчих. Манай А маань 1 байхад энд. За дараа нь 2 байхад бас А гэхээр энэ. А3 байхад болохоор Б авдаг гинэ. За Б нь А-гаас ихчиж болно, багчиж болно шүү. За энийг А4 байхад болохоор С-г авдаг гинэ. 4 байхад С нь за нэг энэ хэрийн дунд байсан ч болно. За энэ шулуун шиг байх чалав бүхэлдээ. За 4 байхад одоо энд байсан ч болно шүү дээ. За энэ хавцаг автчих. Энд нэг С байхаг автчих. За тэгэхээр бид нар тийм 4 цэг тодорхойлогдсон байна л гэсэн үг. За тэгэхээр одоо энэ маань юу гэсэн үг вэ гэхээр биднээс ойлгодгоор бол графикийн зурвал ийм 4 цэг юм байна. Ингэж илэрхийлвэл 1 дээр А, 2 дээр А, 3 дээр Б, 4 дээр С авч байгаа гэсэн үг. За тэгэхээр 2 дахь функц маань болохоор яасан гэсэн чинь 1 дээр Д-г аваад, 2 дээр А-г аваад, 3-ыг орлоход Б гараад, 4-ыг орлуулахад С гарч байгаа гэсэн үг. За ингээд 3 функц ерөнхийдөө юуг нь ойлгочлаа. За одоо бүгдээрээ энэ ном дээр бичсэнийг тайлбарлаж. Энэ бол тодорхойлох муж. За тэгвэл манай утгын муж гэж юу хэлэх вэ гэхээр энэ Е олонлогт байгаа бүх тоонууд ингээ утгын муж. Тэгэхээр утгын муж нь А, Б, С, Д байсан биз дээ. За гэтэл манай нэгдүгээр функц маань яаж ийн гэсэн чинь ерөөсөө А, Б, С 3-ыг л авсан байна. Өөрөвл утгын мужийн дид олонлог, утгын муж дотроос ингээ олонлогоо авсан. Гэхдээ зарим нь ингээ дээд рүү үлдсэн бооз. Тэгвэл энийг нь дүр гэдэг. Тэгэхээр дүр гэдэг нь ерөөсөө гарч байгаа хариу нь А, Б, С 3. За тэгэхээр энэ функцийн дүр нь болохоор А, Б, С, Д дөрвөлнгээр авчин те. Тэгэхээр энд бол утгын муж нөгөө дүр хоёр маань яг давхцж байна. Утгын муж гэж бүхэлд нь хэлж байгаа юм шүү дээ. Дүр гэдэг нь болохоор утгын мужийнхаа дид олонлог зарим нэг тоогийн л авсан байна. За энэ мөн адилхан утгын муж нь А, Б, С, Д байсан байна л да. Гэхдээ дүр нь болохоор А, Б, С, Д. Дүр нь болохоор энэ юм байна. Тэгэхээр утгын муж нь манай энэ том дүр нь утгын мужийнхаа дид олонлог болсон байна. За тэгчээд одоо эндээс болохоор манай энэ 1 ба 3 дугаар функцийн дүр нь одоо дүр гэхээр А, Б, С энэ болохоор А, Б, С тэгээс энэ дүр нь утгын мужийнхаа дид олонлог болж байна. Өөрөвл бүхэлдээ биш, өөрөвл зарим нэг утгууд нэгээр үлдсэн бооз. За нэг болохоор дүр гэж байгаа. Харин манай 2 дугаар функц болохоор А, Б, С, Д утгын муж нь яг дүртэйгээ давхцж байна. Энэ дүр олонлог нь утгын мужтай яг давхцж байна гэж.
За тэгэхээр одоо эндээс бүгдээрээ юу гэж илэрхийлэх болох вэ гэхээр одоо эндээс 1 ба 3 дугаар функцийн 4 нь болохоор утгын мужийн дэд толлог байна. Харин 2 дугаар функцийн 4 нь яг утгын мужуулж байгаа сайлгыг хэлсэн тий. За чинь 2 ба 3 дугаар функцийн тодорхойлогдох мужигч олонлогийн ялгаатай элементэнд е олонлогийн ялгаатай элемент бол харгалзаж байна. Одоо 1 дээр d, 2 дээр а, 3 дээр б, 4 дээр c гэдэг. Энэ усыг ялгаатай 1-ийн тон дээр d харгалзаж байна. 2 дээр болохоор а гэд бүгд ингээд ялгаатай элемент харгалж байна те. Харин 1-р дээр яасан гэсэн нь 1 дээр а харгалцснаа 2 дээр бас а харгалцаж те. За тэгээ харин 1-р функцийн тодорхой d олонлогийн 1 2 гэсэн элементэд ялгаатай e олонлогийн а гэсэн ижлэх элемент харьяалагдаж байна. За одоо тэгвэл бүгдээрээ харилцаны утгатай функц гэж юу хэлэх вэ гэхээр d олонлог дээр тодорхойлогдсон e дээр утгын муж авдаг гэсэн үг шүү. d-г орлуулахад e гардаг ийм функц өгсөн байна. Тэгвэл e функцийн утгын муж нь дүртэйгээ давхцдаг. За тодорхойлолтоо сайн уншин шүү те. Утгын муж нь дүртэйгээ давхцдаг. Тэгээд тодорхойлол мужийн x1 x2 ялгаатай тоо авахад л элементүүд нь утгын мужийнхаа ялгаатай 2 тоонд ингээд харгалздаг бол энэ функцийг харилцаны утгатай функц гэнэ. Утгын муж нь дүртэйгээ давхцдаг. Тэгэхээр одоо бид жишээл эндээс утгын муж нь дүртэйгээ давхцааг ууз, энэс давхцааг ууз, утгын муж нь дүртэйгээ давхцаж байгаа манайх цор ганц функц нь энэ манайхаар 2 дугаарх нь харилцаны утгатай юм байна шүү дээ. За тэгэхээр харилцаны утгатай гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр штэ. Нөгөө талаас харилцаны утгатай функц бол уруутай функцдэг. Харилцаны утгатай функц бол уруу оршин. Одоо 1 дээр d-г аваад за би одоо жишээл 2 дээр харуулъя л та тий. 1 дээр d-г аваад 2 дээр болохоор a-г аваад 3 дээр болохоор b-г аваад 4 дээр болохоор c-г авсан юм байна. За уруу функц нь болохоор энэ функц уруу функц маань тодорхойлмж утгын мужаар солигдчихин тий. Одоо надад утгын мужийн тодорхойлогдох муж нь утгын муж болно. Тэгэхээр юу гэсэн үхээр буцаагаад энэ дээр тэгвэл уруу функц d дээр 1-ийг авч जैन. Уруу функцийн a дээр утга нь 2-ыг авч जैन. Уруу функцийн b зэрэг дээрх нь 3-ыг авч जैन. Уруу функцийн c зэрэг дээр утга нь 4-ыг авч जैन гэсэн үг. За тэгэхээр 1 дээр d-г авч байгаа ч уруу функц нь d дээр 1-ийг авна л гэсэн үг тий. За тэгэхээр харилцан утгатай үед л энэ функц уруутай байх нэ. За дараагийн чигээр. За тэгсэн чи одоо надад ийм функц төгчж x ханаг x квадрат x-ийн куб f-д x103. За одоо тэгвэл энийг ингээд зурцсан байгаа. За f-д x ханаг гэдэг маань бүгдээрээ энэ ч 0-ыг орлуулах хасах нэг яг 2-ыг болох нэг ууз. Тэгээ энэ бол шулуун. Энэ маань биднээс мэддэг парабол x куб маалахаар 1-ийг тавахаар 2-ыг 1.1-ийг тавахад 2-тай ч юм уу тий. За 2-ыг тавахаар бүр 8 гэдэг ингээ өсөө явчих. Хасахтаа тавцсан буурал тэгэхээр x кубын график нь f-д x-103 нь болохоор энэ. За энэ эдгээрээс аль нь харилцан утгатай вэ гэж. За харилцан утгатай гэдэг бүгд ер нь хэрвээ 6-аар бол яаж мэдж болох вэ гэхээр ерөөсөө энэ шулуунаа энэ графуудаа нэгдүгээрт функц эсхийг яаж тодорхойлдог вэ? Бүгдээрээ функцийн босоо шулуунаар ингээд хаавран жогтлсон нэг цэгээр огтлж ивэл энэ бол функц. За бүгдээр нь параболыг босоо y-тэй параллелшнлтын дандаа нэг цэгээр огтлж энэ бол функц. Энэ бас функцоос. За функцүүд доороос аль нь харилцан утгатай юм бэ гэхээр бүгдээрээ одоо энэ хэвтэй шулууны шалгуур гэдэг хэвтэй шулуунаар ингээд огтлж байна. Хаавран жогтлсон ингээд нэг цэгээр огтлж байна тий. За гэтэл энэ маань яасан 2 цэгээр огтлж байна. За энэ болохоор хаавран жогтлсон ингээд нэг цэгээр огтлно. Энэ харин хэвтэй шулуунаар огтлоход бүр хязгааргүй олон цэгээр огтлохоор гоц. Энэ бол хязгааргүй олон цэгээр огтлох юм байна. Энэ маань 2 цэгээр огтлчих юм байна. За тэгэхээр энэ биднээс өмнө тайлбарснаар юу гэсэн үг вэ гэхээр за энийг мэдгэж байгаа утга авъя те. Энэ дээр бүгдээрээ жишээлбэл эмээрээ зурхгүй. За жишээл энийг авъя л да энийг. За энэ маань яасан гэсэн чинь манайх энэ функц маань хасах нэгийг орлуулсан чинь хасах нэгийн квадрат 1 гараад нэгийг орлуулсан чинь бас 1 гарчин те. За тэгэхээр одоо би ингээл функцүүдийн энд бол тодорхойлол мөч нь бол хязгааргүй тоонууд байна л да гэх юм шиг үргэлжлэн шүү дээ.
За гэтэл зүгээр нэг жишээнд байлахад хасах нэгийг орлуулахад энэ 1 гарч байна. Нэгийг орлуулахад 1 гарч байна. Тэгэхээр энэ бол харилцан утгатай биш. X-ийн 1 утга авахад Y-ийн эндээс ялгаатай 1 утга нь л харгалзах гэсэн чинь хоёулаа 1 утган дээр очиж байна те. Тэгэхээр энэ маань өрбөл харилцан утгатай биш. За тэгэхээр энэ бол харилцан утгатай функц биш байх нэ. Муу адилхан энэ биш байх нэ. Яг бол энэ маань хасах нэгийг авсан ч 3-ыг авдаг, 1-ийг авсан ч 3-ыг авдаг буюу одоо энэ функцийг бид ингээд зурх юм бол за энд ингээд бүх тоонууд багтсан гэж бодчих. Бүгдээр би жишээг нь л харуулъя. Тэгэхээр энэ ганцхан 3 дэх тоон дээр л очих юм шүү бүгд. Ингээд за тэгэхээр энэ маань харилцан утгатай функц биш байх нэ. За тэгэхээр функцийн граф өгцмөл бүгдээрээ хэвтээшлэнээр огтлоход цор ганц цэгээр огтлчлээ. Энэ бол харилцан утгатай. Гэтэл энэ 2 цэгээр огтлж байна. Энэ бол хязгааргүй цэгээр огтлж байна. Харилцан утгатай гэдэг маань энэ функц уруутай, энэ функц уруутай. Нөгөө нь бол уруугүй юм байна гэсэн үг шүү. За одоо дараагийнх нь харъя. За энэ функцнаас харилцан утгатай функцийг олоо гэж. Тэгэхээр бүгдээрээ ингээ хэвтээшлэнээр огтлох нь шүү дээ, тий. За тэгэхээр энэ бол хаагурамч 1 цэгээр огтлох маань бол функц мөн байна. Энэ бол хэвтээшлэнээр огтлоход 1 цэгээр огтлж байгаа функц мөн байна. Энэ бол хаагурамч огтлсон, тий. 1 цэгээр л огтлж байгаа. Энэ бол харилцан утгатай мөн байна. За энэ муу адилхан хаагурамч огтлсон 1 цэгээр л огтлох маань харилцан утгатай. За харин ингээд огтлж энэ 2 цэгээр огтлж байгаа, тий. Энэ бол харилцан утгатай биш. Энд болохоор муу адилхан ингээд огтлоход мөн 2 цэгээр огтлж байгаа. Энэ бол харилцан утгатай биш. Өрбөл уруугүй гэсэн үг. Тэгэхээр 1-ээс 4 нь уруутай байх нэ. За нэг энд ингээд зур харуулсан байна. За дараагийнх нь. За 5 дахь жишээ гинэ. За 5 дахь жишээг нэг зайд гаргачдаг шүү дээ. За энэ функц нь хас 2-оос 3 орнд тодорхойлогдсон. X нь хас 2-оос 3 орнд тодорхойлогдсон. Y утгын мужи нь болохоор энэ Y нь 1-ээс 11-ийн хооронд тодорхойлогдсон юм байна. Тэгвэл дээдээ тодорхойлогдсон Y дээр утга авдаг ийм функц өгсөн. За энэ маань шулуун. За энэ функц харилцан утгатай байх үеийн А ба Б боддог бол. За энэ хараа А нь сөрөгцөөз А сөрөгцсөн байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр за би энэ зан тайлбарлая. Y тэнцүү А x дээр мөхн B функцийн манай энэ А сөрөх тоо гэдэг чинь манай налалтан сөрөх тоо. Налалтан сөрөх тоо нэг чинь манай энэ маань буурдаг функцтэй өрбөл ийм функц гэсэн үг шүү дээ. Энэ манай налалтан сөрөх тоо гэхээр буурдаг функц. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за одоо энд нэг x1 энд нэг x2 гэж үү. За гэтэл энэ x1 бага утга дээрээ манай ихийг авна. x2 их утга дээр болохоор багыг авч байгаа. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хас 2-оос 3 орнд тодорхойлогдсон юм ба шүү дээ. Тэгвэл хасах 2 дээр нь 11-ийг авна. 3 дээр нь болохоор 1-ийг авна гэсэн үг. За тийм учраас энэ чи яасан бэ гэсэн чинь хасах 2 дээр нь 11-ийг авнаа. 3-ыг орлуулахад 1 гарнаа. Бүгд шулуун гэдэг мэдж байгаа юм чинь. Тэгээд энэ чинээ ингээ орлуулсан байна. Тэгэхээр бүгд x-ийн хооронд хас 2-ыг тавья. Хас 2-ыг тавихаар хас 2-аа нэмэх нь бэ гэсэн чинь хариу нь 11. За дараа нь x-ийн хооронд 3-ыг орлуулъя. 3-аа дээр нэмэх нь бэ гэсэн чинь хариу нь 1 гарна. Тэгээд системчлээ бодоод хас 2 ба 7 гэдгийг гаргах төрж байгаа. За тэгвэл одоо энийг бүгдээрээ юун дээр жишээнүүдийг бодож үзье. Одоо энд бол 10-аас 14-гээ 5хан бодлоготой юм шүү дээ. За 10 дахь нь за эдгээр функцүүдийг харилцан утгатай хэсгийг шалга гэж байна. За тэгэх маань А функц маань Y тэнцүү 5x гэдэг шулуун гэдгийг бүгдээр мэдтэн тий. За энэ шулууны граф учраас энэ бол харилцан утгатай. За бид нь Y тэнцүү 3-ыг үрчгэн x-с сохно 2-ын квадрат нэмэх 1. За бүгдийн парабола байгуулъя л да. За тэгэхээр энэ ч бүгдээ манай параболын оройн цэг нь 2 байхад 1 тий. За тэгэхээр энд бүгдээрээ x нь 2 байхад y нь 1 гэсэн энэ зэгт оройтой. Энэ хааш харсан парабол гэж x квадрат коэффициент нэмэх юм чинь бол дээш харсан парабол. За одоо би зүр багцаалдаа л ингээ багч юмсан парабол тэгсэн чинь энэ маань хэвтээшнээр огтлоход 2 зэрэг огтлож байгаа. Тэгэхээр хайсан утгатай биш. За энэ бол биш юм байна. А нь бол муу юм байна. За v-г нь харъя. V-г нь харсан чинь y тэнцүү 2x кубээс хасах 1. За энийг болохоор бүгдээрээ x-ийн 1 утганд y-ийн 1 л утга харгалцсан тий. Өөрөөр би одоо энд
x1, x2 гэсэн ингээд ялгаатай утга авъя. Тэгээд одоо би x1-ийг орлуулахаар 2x1-ийн кубээс 1 одоо x2-оо орлуулахаар 2x2-ийн кубээс хасах 1 гэд. Энэ хоёр утга маань хоорондоо ялгаатай байх хэрэгтэй. Гэтэл манай x кубтэй график маань болохоор яах вэ гэхээр ерөнхийдөө x-ийн оронд их тоо тавих тусам улам ихсэлэн тий. За тэгэхээр одоо би энэ жишээл 0-ыг авъя л да. 0-ыг орлуулахаар яг хасах 1 юм байна. За 1-ийг орлуулъя. 1-ийг тохоор 1 юм байна. За ингээл их тоо тавих тусам ихсэл, бага тоо тавих тусам багасаал ингээ яваад. Тэгэхээр энэ маань x тэнхлэгтэй параллелчлэнээр хаагуурж өгтөлсөн энэ маань өсдөг функц учраас харилцныг утгатай мөн байна. За дараагийнх нь за гэд нь болохоор y тэнцүү хасах язуудар x. За нэг би энэ жоохон доошлуулчих та. За тэгэхээр гэдний өсөн гэсэн y тэнцүү хасах язуудар x. За тэгэхээр энэ маань юу ингэж чинь тодорхойлогдох мөн чинь язуудар учраас x тэгээс их юм уу тэнцүү байх ёстой. За тэгээ бүгд тоовол орлуулъя л та тий. За одоо эндээс x-ийн хондын яг 0-ыг орлуулъя. Тэгэхээр 0 гарч байна. А 1-ийг орлуулахаар энэ маань хасах 1 гарч байгаа. Хасах 1. За энэ хасах 1. За дараа нь бүгд язуурхад амар гээд 4-ийг орлуулчих. 4-ийг тавингууд язгуудад 4 чинь 2 гараад тэгээ хасах 2 гэдэг энд. За ангилгийн хэмжлэл ингээд явчихна. За тэгэхээр энэ маань яасан бэ гэсэн чинь x лунтай параллелаар огтлоход дандаа цоргон цэвэр огтлох юм байна. Энэ бол харилцан утгатай мөн гэсэн үг. За дараагийнх нь болохоор дээд нь болохоор биднэрт тодорхойлогдох мужийн хасах хязгаараас нэмзаргүй. Харин утгын мужийн болохоор хасах хязгаараас тэг дээр байдаг. Тэгээд дээдийг тодорхойлогдсон y дээр утга авдаг. y тэнцүү хас 2-ын x гэдэг энэ функц гинэ. За тэгэхээр энд яах вэ гэсэн чинь бас доошлуулчих. За бүгдээрээ цэг аваад орлуулъя л та тий x y. За тодорхойлмож бүх тоон дээр авч болно гэсэн чинь энд орлуулъя бүгдээрээ. За 0-ыг орлуулъя энэ чи 2-ын 0 зэрэгт 1 болоод урдаа хастам чинь хас 1 дээрх юм байна. За 1-ийг орлуулъя. Тэгэхээр энэ маань 1-ийг тавихаар хас 2 байгааз хас 2. За дараа нь 2-ыг тавья гэхээр хасах 4 гэх хэмжлэг ингээ байна тий. За тэгэхээр манайх энэ бол байн хасах тоогоор гарна харагдаж байгаа. Энэ бол нэмэх тоо урдаа хасан ч байн хасах тоог нь хизээч энийг огтлохгүй тэгээ хязгааргүй ингээд тэнхлэг рүү бол ойрцсон ингээд доош хязгааргүй одоо ийм функц. За тэгээ яах юм гэсэн чинь хаагурамж огтлсон нэвчлэнээр огтлох юм чинь энэ бол функц мөн. Энэ л тодорхойлол мужийн хасраас нэмзаргүй. Энэ утгын мужийн хасах хязгааргүйгээс тэг хүртэл өрбөл тэгээс дэш бол гарахгүй шүү дээ. За дараагийнх нь байлаа. Ед нь болохоор энэ функц y тэнцүү 2-ыг баах нь x нэмэх 1. За энэ функц харилцныг утгатай юу гэж. За тэгэхээр одоо энд бүгдээ график нь байгуулад төсөөлж болно тий. За x y гэснэ. За эндээ x нь хуваар тохиомж тэгээслэгатай. Тодорхойлол мужийн тэг дээр утга өрөөс авахгүй гэсэн үг. За 1-ийг орлуулъя. 1-ийг орлуулж 3 гарч ийн. За энэ 3. За дараа нь 2-ыг тавья. 2-ыг тавихаар 2 гарч ийн. За дараа нь 3-ыг тавья гэх юм бол за 4-ыг тавьчих. 4-ийг тавингууд 1.5 тий. За ингээл хязгааргүй буураад тэгтээ тэнхлийг хизээж хөтлөхгүй нэг юм. За нөгөө талд нь хасах таахаарыг адилхан хасах 1-ийг авахаар энэ маань хэд гарч ийн гэсэн чинь хасах 1 гарч байна. За дараа нь хасах 2-ыг авъя. Хасах 2-ыг авсан чинь манай тэгэл юу маань хасах 2-ыг авахаар яг 0 гарч. Энд би нэг юм хэлээгөө түрн морийг зорсон биш энэ ардаа байж байгаа. Манайх энэ маань 2-ыг бахна гэсэн гэхээрлээ дээш 1 зөцсөн. Тэгэхээр энэ маань энэ нэгийг хизээж хөтлөхгүй шүү. Энэ бол асимптот. Тэгэхээр манай график маань 4 байхад 1.5 гэхээр багцаалтаад ийм гэсэн үг шүү. Заргуу арц. За нөгөөх нь яг адилхан энийг дайрахгүй учраас ингээд. За тэгэхээр одоо яасан гэж манай 2-ыг бахна гэсэн графикийг дээш 1 зөцсөн. 2-ыг бахна гэсэн маань энийг хизэж хөтлөхгүйсэн шүү дээ. Нэмэх 1 гэхэд дээшээ параллелаар зөгдөөд энийг хөтлөхгүй байх шүү. За тэгэхээр манай график маань энэ. Тэгэхээр бүгдээрээ альж цэгийг дайруулаад параллелчлуун татлаа x тэнхлэгтэй нэг цэгээр хөтлөх энэ бол харьцан утгатай функц мөн бахнэ. За 11 дэх болгонд болохоор
дээдээр тодорхойлогдсон дээр утгаа авдаг ийм функц бидэнд өгсөн байна. За нэг f-д функц дээдээр тодорхойлогдсон дээр утгаа авдаг. За d нь болохоор юу вэ гэсэн чинь манай d нь x-үүдийн олонлого нь хасах 2-оос нэмэх 3-оор толох юм байна. А e утгын мужи нь болохоор y-ийн ханаас харлах гэж 1-ээс 11-ийн хооронд байх юм байна. За ингээд тодорхойлогдсон. Тэгээ ямар функц гэсэн f-д x тэнцүү a x-тэй нэмэх нь b гэсэн нь маш шулуун. Тэгээ харилцныг утгатай. X-ийн нэг утга нь y-ийн нэг л утга авдаг гэсэн. Тэгээд хамгийн гол нь аан тэгс гэдэг утга. Аан тэгс гэдэг нь гэж манай энэ а маань энэ шулууны налалт. Тэгэхээр x өмнөх коэффициент а маань налалт маань тэгсэх байна гэж манайх энэ маань өсдөг функц гэсэн үг. Тэгэхээр өөрөлдвөл юу гэсэн үг гэхээр x нь хас 2-оос 3-ын хооронд тодорхойлогдсон. Энэ хооронд манай функц яах вэ гэсэн чинь энэ шулуун юм чинь за нэг иймэрхүү шулуун баг гэсэн үг шүү дээ. Тэгээд y нь болохоор 1-ээс 11 хооронд тэгэхээр y нь хамгийн багадаа 1-ийг авах юм байна. А хамгийн ихтэй энэ маань 11-ийг авах юм байна гэсэн үг. За тэгэхээр үгүй x нь хас 2-оос 3 хооронд y нь болохоор за нэг тасраа шумаар зурч 1-ээс 11 хооронд тодорхойлогдсон шулуун. Энийг бүгд шулуун гэж мэдэж байгаа. За тэгэхээр аан тэгээс гэр өсдөг гэж мэдж байгаа учраас хасах 2 дээр яг 1-ийг авдаг юм байна. А 3-ыг орлуулахад 11-ийг авдаг гэсэн үг. Тэгэхээр хас 2 байхад 1-ийг авч байгаа юм байна. 3 байхад 11-ийг. А өмнөх нөгөө жишээнд болохоор буурдаг функцээс учраас нөгөө x-ийн их утга нь y-ийн бага утганд харалтсан. Өөрөлдвөл буурдаг бол хас 2 байхад 11 а 1 байхад 3-ыг авч байна гэд эсэргээрээ тий. За манайх хөсдөг гэдэг хүч учраас би юу гэсэн үг гэхээр x-ийн бага утга нь y-ийн бага утганд харилцаад x-ийн их утга нь y-ийн их утга харгалцсан. Өөрөлдвөл хас 2 байхад 1-ийг авдаг, 3 байхад 11-ийг авна гэсэн үг. За тэгээ бүгдээр орлуулж шээ. Тэгээ x-ийн хонд хас 2-ыг орлууллаа. Тэгэхээр хасах 2а дээр нэмэх нь бэ тэгс чинь 1 гарна. Дараа нь x-ийн хооронд 3-ыг орлуулсан чинь за 3-ыг орлууллаа. Тэгэхээр x-ийн хонд 3-ыг тавилаа. Тэгсэн чинь 11 гарна. Ийм байх а б тог болохоор бүгдээрээ ийм систем тэгштгэл бодноо гэсэн үг тий. 3а дээр нэмэх нь бэ тэнцүү 11. За хооронд хасчээ. Хас 2-оос хасхан 3а гэхээр хасхан 5а. Б-нүүд нус чинь 1-ээс 11 гэслээ хасах 10. Эндээс а-гаа олсон чинь а нь бол 2 юм байна. За а-гаа мэдсэн ч одоо бүгдээрээ энэ дээр орлуулчихаар хасах 4 дээр b нэмэхээр нэгтэй тэнцүүгээд b-гээ олсон чинь 5 юм байна. Тэгэхээр манай а б маань 2 ба 5 гэсэн тоочээ. За дараа нь за одоо бүгдээрээ энэ юм дээр харъя л та. Энэ функцүүд өгдөд d нь болохоор x нь 2-оос их үед тодорхойлогдсон e утгын мужи нь y-ийн 3-аас их юм байна. Тэгээд d дээр тодорхойлсон e дээр утга авдаг ийм манайхаар бол парабол. За харилцсан нэг утгатай гэж байгаа парабол. Гэтэл манайх парабол чинь бүхэлдээ ийм байл харилцсан утгатай биш шүү дээ. Яагтвэл x нэлээ параллелшн болоход 3 цэгээр л хөтлөн. Тэгэхээр харилцсан утгатай байхын тулд манайх энэ оройн цэгээсээ энэ цаатлын хэсгийн ч юм тасаад авчил та. Тэгвэл хааварн ч хөтлсөн нэг цэгээр хөтлөн тий. За тэгэхээр x нь 2-оос их үед y нь 3-аас их гинэ. За ийм байх харилцан утгатай c бодтой болоо гэж. Тэгэхээр x нь 2-оос их үед за одоо би оройн цэгээс эсвэл цаашаа гэж болно шүү дээ. Ямар ч байсан манайх эсвэл ийм бий болно шүү дээ. Одоо энэ оройн цэг нь хэдэж байлаа гэж бодоход оройн цэгээсээ цаатлын хэсэг гэсэн үг тий. Одоо оройн цэг надад абсцисс нь харагчлаа л да тий. За тэгэхээр x нь 2-оос их үед тэгэхээр x нь 2-ыг авч байгаа. Тэр үед y нь 3-аас их гэж байгаа юм чинь энэ хамгийн багадаа тэгвэл 3 гэсэн үг авч байгаа гэсэн үг. Өөрөлдөө энэ маань 2 байхад 3-ыг авч яана л гэсэн үг. Тэгжиж л манайх харилцан утгатай болно шүү дээ. Ингээ өсөж байгаа. Тэгэхээр манай x нь 2 байхад y нь 3-ыг авч байгаа шүү гэж хэлж байгаатай адилхан. За тэгвэл энэ параболтой бүгд 2-ыг орлуулнаа. 2-ыг давхар 2-ын квадрат 4, 2 2-ын 4 нэмэх нь c. Тэгсэн чинь 3 гарч байна. Тэгэхээр би c-г авсан чинь c бол хасах 5. За одоо бүгд f от x тэнцүү x-ийн квадрат дээр нэмэх нь 2x хасах нь 5 гэсэн ийм парабол. Тэгтээ x нь 2-оос их үед y нь 3-аас их үед гинэ.
За бүгдийг нэг зурж үзье л да. Бүгдээ x квадрат нэмэх нь 2x хасах нь 5 бүтэн байгуулж үзье л да. Ийм байна. Гэтэл одоо бүгдээр нь чинь зөвхөн x нь 2-оос их үеих гэсэн шүү дээ. 2-оос их үеих гэхээр манайх ямар граф гарч ирнэ гэхээр зөвхөн энэ хэсэг нь нөгөө хэсэг маань тасдагцсан бод энэ графикийн зөвхөн x нь 2-оос их үеийн гэхээр энэ парабол маань харилцан утгатай гэдэг нь харагдаж байгаа. 13. За биднэрт болохоор ийм олон хөгтөөд дээдээр тодорхойлогдсон дээдээр утга авдаг функцийн тоог нь а гэд харилцан утгатай функцийн тоог нь b гэж. За тэгэхээр манайх дээдээр тодорхойлогдсон дээдээр утга авдаг гэхээр яг 1 2 3 дээр тодорхойлогдсон утга нь ч гэсэн 1 2 3 дээр байх энэ функц хэдэн шиг байгааг а гэд харилцан утгатай функцийн тоог нь b гэд а b-ийн нийлбэрийг болгож байна. За би энийг илүү ойлгуулахын тулд ингээ. За манайх ерөөсөө яасан гэсэн чинь x гэснэ ерөөсөө л 1 2 3 дээр тодорхойлогдсон юм байна. Утга юм уу чинь 1 2 3-ыг л авчлах юм байна. Биднээс байж болох хэлбэр нь энэстэй. 1 байхад 1-ийг авч болно. 1 байхад 2-ыг авч болно. 1 байхад 3-ыг авч болно. 2 байхад 1, 2 байхад 2, 2 байхад 3, 3 байхад 1, 3 байхад 2, 3 байхад 3 гэдэг ийм 9 цэгээс бүгд сонгох боломжтой. За ямар одоо энэ харгалзааг функц гэдэг вэ гэхээр одоо бүгд ингээд хэвтэйшлүүнээр огтлоход гэдэг нь харилцан утгатай. Функц гэдэр болохдоо ингээд босоошлуунаар огтлоход нэг цэгээр л хөтлөж байгаа хэвээр. Гэтэл манайх 3 цэгээр хөтлөж байгааз жишээлх юм бол хараа энэ парабол би босоошлуунаар хаагуун шиг нэг цэгээр хөтлөж байгааз эсвэл ийм шулуун босоошлуунаар хөтлөхөд нэг цэгээр л хөтлөж байгаа нь функц. Харин би нэг юм элбс авчил та босоошлуунаар хөтлөхөд яаж вэ? 2 цэгээр хөтлөж ивэл энэ бол функц биш. Цоор ганц цэгээр л хөтлөж байгаа хэвээр. Гэтэл манайх ингээд босоошлуунаар хөтлсөн чи яасан байна? 3 цэгээр хөтлөх гэдэг чинь. Гэтэл би энэ 3-аас нэгийг л авна шүү дээ. Тэгэхээр би өөрөөр юу гэхээр нэг дээр нэг гэсэн цэг дээр би ингээ харгалзуулахдаа энэ 3-аас нэгийг сонгоно гэсэн үг. Тэгэхээр 3-аас нэгийг сонгоно. За дараа нь 2 цэг дээр авах утгыг сонгохдоо би мөн адилхан энэ 3 цэгээс нэгийг л авна. Аль нэг. За дараа нь дээд дээр мөн адилхан энэ 3 цэгээс аль нэгийг л авна. Цэг 3-аас нэгийг сонгоно. Тэгэхээр нэг дээр би 3 утга сонгох боломжтой, 2 гэсэн цэг дээр 3 утга сонгох боломжтой, 3 гэсэн цэг дээр 3 утга сонгох боломжтой. Тэгэхээр нийт боломж нь 27 янз. Тэгэхээр өөрөөр а функц а ширхэг функц зохиож чадна гэдэг маань манай а нь 27 юм биш. 27 янзаар бүгд функц зохиож чадна. Өөрөөр энийг энтэй авчиж юм уу те. Эсвэл энэ 3-ыг авчиж гэдэг ч юм уу. Эсвэл 2-ыг энтэй авчиж юм уу. Ингээд 27 янзаар функц зохиож чадах юм байна. За тэгвэл харилцаны утгатай функц гэнэ. За харилцаны утгатай функц гэхээр бүгд ингэнэстэй. За эднээс ингээл нэг цэг авах ёстой. За эднээс би нэг цэгийг авна. Дараа нь эднээс нэг цэг авахар функцлж. Одоо харилцаны утгатай гэдэг маань би энийг хэвтэйшнээр огтлоход цор ганцхан л цэгээр хөтлөнө. Цор ганцхан цэгээр. За тэгэхээр би яах вэ гэхээр эхлээд би 1 гэсэн цэг дээр нь штэ. Энэ 3 цэгээс нэгийг сонгож. За жишээлбэл аль ч энэ сонгогдсон гэж бодчих. Тэгвэл даа нь 2 цэг дээр хаалцахтай гэхдаа би энийг авч болохгүй. Яагадгүй хэрэг нэрийг авчвал ингээд энэ маань харьцан утгатай биш болчихно. Хэвтэйшнээр хөтлөхөд 2 цэгээр хөтөлчихнө. Тэгэхээр би энэ цэгийг авсан бол дараа нь үлдсэн нөгөө хоёроос нь л нэгийг сонгоно. Дараа нь би яах юм гэс чи энийг сонгоод энийг сонгоцсон байвал 3 дээр энэ үлдсэн цэгийг сонгоно. Тэгэхээр үлдсэн нэг цэгээс нь л нэгийг авчихна. Тэгэхээр 3-аас нэг нь 3, 2-аас нэг нь 2, нэгээс нэг буюу би эндээс 6 ширхэг харилцан нэг утгатай функц зохиож чадах нэ. Тэгэхээр манай b маань 6 юм байна. Тэгээ бүгдрийг а b-ийн нийлбэрийг болгосон юм чинь 27 дээр 6-г нэмээд 33 янз гэж харах юм шүү. 33 гэж харах юм байна. Нийлбэр нь янз шиг 33. За дараа нь сүүлийнх нь. За ийм биднэрт муу адилхан дээдэр тодорхойлогдсон А, Б, С, Д гэсэн энэ дөрвөөс утга авдаг. Утгын юм чинь болохоор Е-дэр тодорхойлогдсон. Е нь болохоор энэ 4 тооноос утга авдаг юм байна. За тэгвэл Д-дэр тодорхойлогдсон Д-дэр утга авдаг функцийн тоо харилцан утгатай функцийн тоо бол.
Тэгэхээр яг санийхтай адилхан тий. Өөрөөр хэлбэл за би А, Б, С, Д бол ямар тагаа мэдэхгүй байна л да. Ямарс нэг А, Б, С, Д гэдэг. За нөгөөх нь болохоор яг Е нь болохоор 1, 2, 3, 4 аль нэгийг авна л гэсэн. Тэгэхээр яг санийх шиг би одоо А дээр нэгийг авч болно тий. А дээр нэгийг авч болно. Эсвэл А дээр 2-ыг, 3-ыг, 4-ыг гэхлээр би бүх боломжтой зэнзэр хатах тий. Б дээр муу адилхан энэ дөрвийн аль нэгийг, Д дээр муу адилхан энэ дөрвийн аль нэгийг. За одоо би функц тодорхойлно гэхээр яах вэ гэсэн чинь А дээр утгаа сонгохдоо би энэ дөрвийн аль нэгийг л авна. Эсвэл энийг. Тэгэхээр надаа дөрвөн сонголттой өстө дөрвөөс нэгийг сонгоно. А Б зэг дээр бас энэ дөрвөөс нэгийг авна. С зэг дээр энэ дөрвөн зэгийн аль нэгийг авна. А Д дээр энэ дөрвийн бас аль нэгийг авна. Тэгэхээр А дээр би дөрвөн зэг сонгоно. Б дээр дөрвийг, С дээр дөрвийг, Д дээр шалгалт дөрвийг сонгож чадна. Тэгэхээр 16 гээд 256 янзаар бүгдээрээ функц зохиож чаднаа. За одоо харилцан утгатай гэхээр яах юм гэсэн чинь би А дээр энэ дөрвийнхөө нэгийг сонгочлоо. За тэгвэл би Б дээр яг тэр сонгосон утгыг сонгож болохгүй. Нөгөө 3-аас алийг сонгоно. Яагаад гэвэл би энэ ээлжийг сонгочвол x тэнхтэй параллелшнаар татахад 2 зэрэг холбогдсон харилцан утгатай биш болчихно. Тэгэхээр би үлдсэн 3-аас нэгийг аваад дараа нь үлдсэн 2-оос нэгийг аваад дараа нь үлдсэн 1 зэгийг авах зэрэггүй тий. Тэгэхээр 4, 3, 2, 1 буюу 12-ыг 2 орчлоод 24 янзаар харилцан нэг утгатай функц зохиож чадах юм байна гэсэн үг байна.